Нэг сарын 1-ний өдөр их худлын дарга очил манай дүүрэг дээр ажилласан. За энэ хүрээндээ бол Чингэлтэй дүүргийг ногоон жишг дүүрэг болгоод за энэ дээрээ янз бүрийн юм шинэ санаачлал технологиудыг хийж хэрэгжүүлье гэсэн юм шийдвэр гаргасан байгаа. Тэгээ энэний хүрээнд бас эрчим хүчний яамтай ярилцаад ажлын хэсэг ажиллаад за их худлын дарга чиглэл өгөөд за ямар ч байсан гэсэн сэндбокс хүрээнд Чингэлтэй дүүргийн энэ нарны панел суулгацсан байгаа айлуудыг төвийн эрчим хүчинд холбох ажил эхэлсэн. За тэгээд түүнээс хойш бол одоо сар өнгөрч байна. За энэ нэг сарын хугацаанд бол бид манай дүүрэг дээр байгаа нийт 83 айлын нарны панелтай айлуудыг төвийн эрчим хүчтэй холбож дууссан. За ингэж холбоход бол бас нэг ганц хоёр шаардлага тавигддаг. Тэр нь мэдээж цахилгааны утасны аюулгүй байдал гэх мэт ажлуудыг бол айл нь өөрөө хийх ёстой. Тэгээ эдгээр айлууд маань тэр ажлаа хийгээд ингээд гэрээнүүд хийгдэж дууссан. Одоогийн байдлаар бол дунджаар айлууд нэг 7 хоногийн хугацаатайгаар төв рүү эрчим хүчээ нийлүүлээд эхэлсэн байна. Нэг 7 хоногт бол нэг айл ойролцоогоор нэг 10,000 төгрөгийн орлого олоод эхэлсэн байна. Тэгэхээр энэ маань бол одоо улсын хурлаар баталсан тогтоол маань яг бодит амьдрал дээр хэрэгжиж явж байгаагийн нэг жишээ болж байна.